За яг хуу зовлонгийн сонслоо. Тэгээд энэ бол үнэхээр эмгэнэлтэй шүү дээ. Монгол төрийн бүр байж байгаа үнэн үр царай энэ багхгүй юу? Ямар ч төр өөрийнхөө үндэсний компаниудыг бойжуулах ёстой. Үндэсний компаниудаа чадварч боломжийг олгох ёстой. Хэрвээ төрөөс мөнгө гарч байгаа бол тэрийг нэгдүгээрт өөрийнхөө үндэсний компаниуд өгөх ёстой байхгүй. Гэтэл манай Нямбатар дарга нийслэл бол ийм бодлого баримтлсангүй л дээ. Жилийн борлуулалтын орлого нь 136 тэрбум байх ёстой гэдэг шалгуур тавьж гарчээ. Ямар ч үндэсний компани орж чадахгүй шүү дээ. Жигүүр гарантч орж чадаагүй шүү дээ. Тэгэхээр чин бусад жижиг компаниуд бол ойлгомжтой байхгүй. Тэгэхээр энэ бол үнэхээр эмгэнэлтэй тийм хонцын хогийн сэтгэлээр зарласан тендер байна гэж бодож байгаа. Тийм учраас энэ хүмүүстэй уулзсан. Би өөрөө барилгачны хүүхэд байхгүй юу? Тэгэхээр бас уулзах ёстой. Дээрээс нь би Монгол Улсын их хурлын гишүүн. Тийм учраас Монгол Улсын их хурлын гишүүн ер нь Монголын төр Монголын хувийн компаниудаа л хамгийн гол нь тэтгэж явах ёстой. Айлаар бодъё л доо. Хэдэн төгрөг гарахад эхлэх хүүхдтэй л хөстэй үстэй. Ерөөсөө л тийм. Тэгэхээр маргааш эдийн засгийн байнгын хорон дээр энэ асуудлыг сонсох юм байна. Их хурлын даргын 24 онд байгуулагдсан ажлын хэсэг санал дүгнэлтэд хэлэх юм байна. Тэгэхээр одоо энэ асуудлыг хэлэх байхаа л гэж бодож байна. 100 гаруй мянган барилгачин. Энийний ард аюул олон гэр бүл байгаа байхгүй. Эдрийг хоосон аяачаа хятад компаниудад мөнгө өгöd одоо нөгөө хятад компаниудынх нь туслан гүйцэтгэгчээр Монголын компаниуд орох гээд гуугаа явж штт. Монголоос зарласан ажил тэрэнд нь хятад компани шалгарцсан. Тэр хятад компаниас нь үндэсний компаниуд нь ажил өгөөч, шаврын ажил өгөөч, будгийн ажил өгөөч, гагнуурын ажил өгөөч гэд гуугаад явж байгаа нь бол үнэхээр гутамшигтай муухай л байна. Энэ бол байж болохгүй. Тэгээ одоо хуулийн гаргалгаа нь юу юм? 16 дахиад нэг тендер зарлана гэж байна. Тэр тендертээ ядаж Монгол компаниуд оруулах босгын намсгаач ээ. За одоо энэ байгаа ажлаа эргэж хараач ээ гэсэн ийм л бодолтой байна. Өмнө нь олон ажил зарлагдчихл байсан. Тэрэн дээр аль болохоор Монгол компаниудаа л оруулах ажлыг нэг номерт боддог байсан. Энэ удаа бол харамсалтай. Хонцын хогийн сэтгэл гаргасан байна л гэж үзэж байна.